За сайн байцгаана уу. Өглөөний мэнд төрхий. Өнөөдрийн миний ажлын нэг өдөр ингэж эхэлж байна. За өглөөний мэнд сайн байцгаана уу манайхаа. Сайн байцгаана. Сайн мөн мөг юм сайн явж ирсэн үү? Сайн байцгаана уу? Сайн мөн туулаач. Сайн байцгаана. За юу вэ манайхаа? За би нэг хэдүүлээ нэг юу авах вэ? За тийм. Туулам ширцээ. Манай чук юм чаа. Оо сайн чук юм чаа. Сайхан байна. Сайхан байна. Өглөөний мэнд. Сайхан байна. Хэдүүлээ тасгаад авчихгаа. За. Нөгөө ховдын өгөөд ирсэн үү? Маргааш өглөө онгоцоор хашаа гарахаар болсон. За биш орчих. Тэгээд ирж байгаа дэмраа энтер хийхдээ бас хүнд хөвгтөн. тэр зүйлхэд танилцуулсан уу? Ачааг өнөөдөр гаргачихсан юм уу шүү дээ. За өглөөний минь сайн байцгаана уу? За манай жоохон дэчүү онцлоо. Зулаа чингэрч явах юм яаж бөөлцлөө. Хэдүүдээ бөөлцсөн. Халууч өссөн юм байна. Өдрөдөлөө баасан. Бүрний ойлголтол байдаг. Зөөр байна. Тэр бол харьяа тий. Одоо зөөрж ярьж байгаа юм байна. Боцны ахаар үед гитлийн нэг байсан. Тэд жоо өндөр байна руу. Одоо орч сар. За тэгээ одоо төлөвөт рүү орох уу? Төлөвөт толгонд орох төхөө. За. Тэр болцсон баг. Сайн байцгаана. За хэдүүлээ өнөөдөр төлөвлөгөөч урмаа шуун тавих хагалгаа хийгдэж байгаа. Бид нар ерөнхийдөө шуун хагалгааны хөвгтөд бэлдээ тонцсон байгаа. Шуун тавих хагалгаа төлөвлөгөөч урмаа хийгдэж байгаа. Болгоомжтой болох шүү ойлоо тий. За болох байлгүй тий. Хайханцгүй. Тавчгаа талаа хоёлоо талгаа ийш нараад байна шүү та. Одоо бидний хүүхдээр дахин энэ хажуу хавлын урд дэвсэнд ийм шуун тавих ийм 5 см урттай юм шуунт орохоор оруулж тавихаар ингэ төлөвлөж байгаа. Мэдрэлийн хаалаа бусад хаалаанаас ч ялгаатай бас эсэлттэй хаалгаа гэдэг учраас хаалгааны дараа бид нар бүгдийн толгойд харуулж одоо эрчимтийн тасвар руу шилжүүлдэг юм байна. Тэгээ нэг 24 цаг эрчимтийн тасвартаа хянаад хэрэг хүүхдийн биеийн байдал тогтвортой, амин үзүүлэлт тогтвортой, мэдрэлийн талаас ямар нэг саажлал байхгүй. За дээрээс нь хаалгааны дараа 2 цагийн дараа хийгдэж байгаа зурган дээр ямар нэг цус харуулах юм уу, дахны шигдээс юм уу, дахны осчод тийм хүн байхгүй тогтвортой байна гэж үзсэн энгийн тасвар руу шилжүүлдэг. За хүнээ байрлуулчлаа, хүүхдээ байрлуулчлаа. За манай нарванд. Тэгээ өмнө нь болохоор минийг энэ цагаар хийлээ. Тэгээд дахны буглаагаар хүндрээ дахны буглагын хагасганд орж ирсэн. Зөв омаян бэж тийм ээ. Омаяг байж ирсэн дээр. Тэгээд яг ингэж эндээсээ хэмж үзэхээр яг 11 см. Тэгээ 3 том хөлтэй тийм төслөгээ хийгээд тэгэхээр нэг хоёлын 5 6 бол жоохон уртчих юм болоо. Тэгээ 5 хагас юм уу? Өөр дутуу юм байхгүй те. Бүхэн бодол билэн те. Дэрэлээ шалгацсан. This point. Хогон ахны юугаа чи хийх вэ? Сэрдэг авч. Ингэж 16 настай эрэгтэй тархины харьцаа тусчил оншоор төлөвлөгөөч урмаар за VP шуун тавих мессежд орох гэж байна. За төслөг хэллээ. Айгуу дэрүүлэндийн үндэсний төвийн
хүүхдийн мэдрэлийн мэслийн тасаг маань бол 2026 оны 1 сарын 2-нд анх үүсгэн байгуулагдсан. Тэгээ бид одоо улсын анагаах ухааны доктор, улсын 3 дугаар эмнэлгийн зөвлөлт зэрэг дэмж их бол дэмжиж одоо удирдлагын дор хүүхдийн мэдрэлийн мэслийн тасаг маань үйл ажиллагаагаа явуулж эхлэв байна. Манай мэдрэлийн мэслийн тасаг нь нийт 24 онцтой 8 мэдрэлийн эмгэг судлалын ор, 8 хүүхдийн мэдрэлийн эс заслын одоо эмнэлэг ор, 8 нь бол мөн нөхөн сэргээг буюу нөхөн сэргээг реабилитац эмчилгээний мөн ор ингээд нийт 24 онцтойгоор байгуулагдсан. Нийт одоо манай дээр хэвдэж байгаа хүүхдүүдэд мэдрэлийн мэслийн тусламж үйлчилгээгээ аваад цаашид мөн нөхөн сэргээг мэдрэлийн мэслийн одоо нөхөн сэргээг эмчилгээнүүд нь мөн шат дараатаагаар цикл маягтай бүр эндээ хийгднэ гэсэн зорилготойгоор ажиллаж байна. 2026 оны 1 сарын 2-наас үүсгэн байгуулсан шинээр үүсгэн байгуулсан хүүхдийн мэдрэлийн мэслийн тасаг маань 2 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар бол одоо өсөж одоо хөгжүүлэхээр бид нар төлөвлөн ажиллаж байна. За өнөөдрийн хаалгаа маань амжилттай сайхан боллоо. За манай хүүхдийн мэдрэлийн мэсцлийн тасаг 2026 оны 1 сараас одоо эхлүүлээд яг хүүхдийн төв мэдрэлийн тогтолцооны эмэгтэйгээр дагнаж одоо тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн. За манай мэдрэлийн мэсцлийн тасаг бол онцлогтой. Мэдрэлийн мэсцлийн хүүхдийн мэдрэлийн, хүүхдийн сэргээн засч, хүүхдийн сэтгэл зүйч гээд олон одоо хөлт олноос хүрсэн баг байгаа. За энэ бидний тасгийн нэг өдрийн үйл ажиллагаатай танилцсан та бүхэнд баярлалаа.